Намайг Монголын өнөр жаргал гэдэг. За миний хувьд сэтгүүлчээр ажиллаад 16 дахь жилдээ орж байна. Монгол улсын одоо ууган тогтмол хэвлэл Монголын үнэн сонинд ажиллаад анх оюутан цагаас л эхэлж ажилласан. Өнөөдөр ингээ 16 дахь хавтайгаа золгож байна. За өнөөдөр бол шагнал авах мэдрэмж гоё юм байна. Энэ нэг Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар гээл уншингууд айгүй тийм огших мэдрэмж төрт юм байна. Тэгээ ямар ч байсан үнэн сонинд хамгийн одоо тийм доктортой удаан хугацаанд ажилласан гэдэг юугаар бас энэ шагнал ирсэн болов уу гэж ойлгож байгаа. Өнгөрсөн хугацаанд бол сэтгүүлчийн мэргэжил бол миний хувьд бол хамгийн их одоо хүсэж мөрөөдөж эзэмсэн мэргэжил маань мэргэжилтэй маш их хайртай. За хайртайч болохоор энэ олон жил ингээд мэрэгчлэрээ ажиллаа явж байгаа болоо даа л гэж бодож байна. Одоо тун удахгүй уламжлал сар шинийн баяр болох чинь тийм та бас ах トゥ найз нөхдөд үзэж байгаа мэдлэгэд шүүлээ. Шагнал авч байгаа өдөр бол их олон хүнд баярлалаа гэж хэлмээр санагддаг юм байна. Ямар ч байсан мэдээж аав ээжтэй баярлалаа. Тэгээд ажлын хамт олонтоо бас баярлалаа гэж хэлмээр байна. Яг ажиллаа ингээд чөлөөтэй зөвхөн ажилдаа төвлөрж ажиллах боломж олгодог бас хандаа гэр бүлийнхэн тамаш их баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд бүгдэнд нь одоо сар шинийн босгон дээр шагнал авсан учраас бүгдэнд нь сар шинийн баярын мэнд хүргэе. Ирж буй морин жилдээ илгэрийн хамгаалан төрлөөрөө төвшин хамгаалан байд сар шиндээ сайхан шинэлэрэ гэж